Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр зөөлөн чиглэг бяцлагтай бялуу хийсэн байгаа. Хамгийн гол нь маш амархан, маш амттай. Заавал хийж үзээрэй. Ингээд эхэлцгээе. Эхлээд суурай хийх байгаа. Суурьнд маань 300 г гурил, 200 г цэцгиндөөс ингээд жижиглээд хэрч чинь 70 г сахар, 1 цайны халбаг нунтаг өөлгөгч буюу бейкинг паудер, 1 ширхэг өндөг орно. Одоо бүх орцгодоо 1 савнд хийгээд сайтар базаж нийлүүлж өгнө. Ийм болсон зурмгаа хүнсний скотчнд боогоод хөргөгчөнд 10 минут амрааж байлгана. 10 минутын дараа ийм болсон байна. Одоо зурмынхаа 3/1-ийг авч үлдээд үлдэгдлийг нь 26 см-тэй бялууны хэвэнд хийгээд суурин дээр нь жигэд тарааж бүрж өгнө. Одоо үлдэгдэл зурмгаа гарн дээрээ ингэж бөөрн хилж нарийнхан болгоод зах хэсгээр нь жигэд тарааж мөн адил бүрж өгнө. Ийм болсон байна. Зах хэсгээрээ ойролцоогоор 2 хуруу өндөр юм уу эсвэл бага зэрэг дээшээ байхад болно. Одоо дээрээс нь сэрээгээр хатгаад нүхлээд өгнө. Ингээд хөргөгч нь төр хийчихнэ. Энэ хооронд дотор нь хийх зурмгаа хий. Зурмагт маань 4 ширхэг өндөг, 250 г сахар, 675 г бяцлаг, биеийн бяцлаг хэрэглэсэн байгаа. 580 г тараг, 90 г гурил, 45 мл лимоны шүүс, лимоно шахаад шүүсээ гаргаад авчна. 1 ширхэг лимоны хальс орно. Ингээд өндөг сахараа нийлүүлээд бага зэрэг миксердэнэ. Ийм болсон байна. Одоо дээрэс нь бүх үлдэгдэл орцуудаа хийн. Таргаа, бяцлагаа, гурилаа, мөн лимоны шүүсээ хийн. Одоо лимоно үрээд хальслаад өгнө. Ингээд үрсэн хальсаа дээрэс нь хийгээд бага хурдаар миксердэж холино. Ийм болсон байна. Одоо суурай хөргөгчнөөс гаргаад дотор нь зуурмгаа хийн. Ингээд урьдчилж халаасан шарга шүгэнд 180 градус 60-аас 70 минут болгоно. 60 минутын дараа ийм болсон байна. Одоо хамгийн багадаа 3 цаг хөргөө тавина. 3 цагийн дараа ийм болсон байна. Одоо хэвнээс нь салгаад авчия. Хажуу талаасаа ингэж харагдчихэв. Ингээд амтад бяцлагтай бялуу манд бэлэн боллоо. Асуулт өгвөл доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.